Сайн мэцэнэ уу манай Dark Me podcast-ийн маань шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Энэ өдрийн мэндийг та бүгдэд хүргэе. За дөлөв миний би энэ удаад Английн Лондонд гарсан нэгэн эмэгтэйн харамсалтай нэрийг ярихаар бэлдсэн байгаа. За тэгээд дугаараа сонсож эхлэхээс өмнө манай подкастыг subscribe дараарай, like дараарай. Бас хэргийн талаар комментиг бас бидэнд зориулж үлдээгээрэй. Тэгээд шууд хэрэг ярьж эхлэе. Хэргийн гол хүн болох Зара Алина гэдэг эмэгтэй 1986 оны 12 сарын 9-нд төрсөн. Эмээ өвөө нь 1968 онд Пакистан улсаас 5 хүүхэдтэйгээ Английн Лондон руу цагаачлж амьдарч эхлээд хамгийн анхны ач охин нь Зара мэндэлсэн. Ээж нь түүнийг 22 наснда төрүүлсэн. Дээрээс нь ганц бие ээж байсан болохоор ах トゥ болон ээж аваасаа байнгын тусалцаа авч охиноо өсгөнгөө ажиллаа хийж, охины хувьд бол багасаа л олон ах эгч эмээ өвөөгөөрөө тойрон маш их ойр дотн өссөн гэр бүл. Анхны ачин байсан болохоор бүгдээрээ л түүнийг бол маш ихээр хөөрдөн хайрладаг, эрх гүнжин байсан. Тэгээд 5 настайгаасаа эхлээд хуульч болох мөрөөдөлтөд явсаар том болсон ч гэсэндээ тэр нь өөрчлөгдөлгүй тэргээ даган хуулиар сурч эхэлсэн. Залуу Зарагийн хувьд бол маш завгүй өдрүүд үргэлжилдэг. Хичээлийнхэн хажуугаар ээж болон эмээгээ асрах шаардлагатай гарсан. Ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ээжийнхээс нь эмээгийнх нь 30 минут талхаад байд юм л да. Тэгээд ээжигээ асрахын хажуугаар эмээ дээрээ ч гэсэндээ байнгын очиж асардаг. Ер нь бол ээж эмээ хоёртой очиж хоолыг хийж өгөн, эмээ нь уулгаж хамтдаа жаалж зүйлүүд ярьж хөөрөлдөж цагийг хамтдаа өнгөрөөдөг. Ээжэндээ ч гэсэн эмээгэндээ ч гэсэн өөрөө нэг унтлахын өрөөтэй тэгээд ийм амар 90 орчим байдаг. За гэр бүлийнхэн нь бол түүнийг талаар ярихдаа ямар ч хүнд асуудал тулгарсан, цаг зав нь хүрхээргүй байсан ч гэсэндээ хайртай хүмүүсийнхаа төлөө Зара бол юугаач хаяад хизээ туслахад бэлэн байдаг. Ерөөсөө хэцүү байсан ч нэг ч шалтак хэлж гомдолтгүй, төвшөөдгүй, бүгдийг энийг л амжуулдаг. Үнэхээр мундаг охин гэцгээдэг. Сургуулаа төгсөлтөө бол нэлээд олон жил болсон. Тэгээд угаасаа санхүүгийн бэрхшээлч байсан. Дээрэс нь тэлээ жимээгээ асрна. Тэгээ хуульч болох бол маш ихээр хүсдэг байсан учраас одоо бүхнээ зориулж явсаар сургуулаа төгсөөд хуульч болох шалгалтандаа бас л шаргуу бэлцээр байгаад ямартайч 2022 оны 5 сард 35 настайдаа тэнцнэр албан ёсоор мөрөөдлөхөө хуульч болж чадаад Royal Courts of Justice гэх бүр том шүүхийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажлынхаа эхний өдөр бол бүр ажил дээр очиод селфи аваад гэрийнхээ найзууд руугаа явуулаад бүр үнэхээр баяртай байгаагаа тэдэндээ хэлсэн. Ажилдаа бол маш сайн, өөрөө ч хамгийн сайнаараа хичээж, нэмээд чөлөө цаг гарах юмаа сайн дур ажил хийдэг. Тэр нь англи дахь цагаачтад туслах зорилгоор тэдэндээ уулзаад хэрэгтэй танилцаж хуулийн зөвлөгөө өгдөг. Тэдэнд хэрхэн одоо илүү дээр амьдрах гээд өөрийн талаас хэлж өгч чадах бүхэл зөвлөгөөг мөнгөө өгдөг. Хүмүүст их тусч дээрээс нь амьтанд айгуу хайртай өөрөө муур тас тийжээдэг. Гадуур явж байгаад эзэнгүү өвдөж авсан муур харах юм бол өөрийнхөө мөнгөөрөө малын эмчд очиж үзүүлдэг. Эзэн олж өгөхөг үнэс төлөөсөө хүсдэтэй гэр бүл болоод бүр амьдардаг газрынхаа хажуугийн хуршүүдээсээ байнга л одоо ийм муур оллоо аваад хижээх хүн байна уу гэж асуугаад явж идэг. Ийм нэгэн ажилсаг өгөөмөр сайхан сэтгэлтэй бие даасан үзэсгэлэнтэй мундаг эмэгтэй харамсалтай нь мөрөөдлийнхөө ажилд ороод бүр 5-7 хоногийн дараа буюу 2022 оны 6 сарын 26-ны өдөр бол аимшигт тохиолдсон. За энэ хэрэг бол яг 26-ны шөнө болсон. Тэрнээс өмнөх өдөр буюу 6 сарын 25-ных нь өдөр бол энгийн нэгэн өдөр эхлээд тэр өдөр бол нартай дулаахан оройн 8 цаг 50 минутанд Зара ажиллаа тараад нэг найз эмэгтэйтэйгээ пабд ороод оройн хоол идэж ярьж сууж байгаад тэндээсээ гараад дахиад Илфордын тэр галт тэрэгний буудлын ойролцоох гудамжинд байрлах Champs гэдэг нэртэй баарнд орж жоохон ууд сууж бүжил шоодж агаад шөнийн 2 цагт бол тэр хоёр гэртээ гарахаар шийдээд хамт явжсэн найз нь бол таксидад гэрлөөгөө явахаар шийдээд харин Зара баарнаас гэрлэн 30 минут алхах зайтай гэрлөөгөө алхахаар шийдсэн өөрөө ганцаараа. Түүний хувьд ер нь танихгүй хүний машин чүн суун гэхээр тэр нь тухгүй ер нь ямар ч хүн таарах юм билээ гэж боддог. Тэгээ угаасаа ер нь бол байнгын ийш тийшээ явмаар байгаа газар руугаа өдөрч исэн, оройч исэн, алхаад явцдаг, алхах маш их дуртай. Яг энэ зуршлаараа энэ удаад ч гэсэн хэдий шүн болж байсан ч алхахаар шийдсэн ба. Баанаас гэрлүүгээ одоо яг 30 минут алхахаар дээрэс нь алхах яг зам нь машин дээрээ явдаг гудамжтай, дээрэс нь гудамжаар битүү гэрэлтэй, зөндөө олонд айлууд ч амьдардаг, албан байгууллагууд ч гэсэн байдаг юм том гудамж юм байна. Угаасаа ингэж одоо шөнөөр ганцаараа гудамжаар алхах нь аюултай гэдэг мэддэг ч одоо бодохдоо эрэгтэйчүүд алхаад болоод тахад ер нь эмэгтэйчүүд ч гэсэн яагаад ингэж алхах эрх байдгүй юм бэ гэж боддог. Яг алхаад гэрээсээ 10 минутын яг зайтай явж байхад нь нэг эрэгтэй түүнийг олж хараад дагахаар шийдээд эхлээд бол нилийн холоос ингээл араас нь дагаж явж байгаад баг багаар ойр цараагаа сүлдээ бараг л хойно тулаад ирдэг.
Араас нь хүн дагаж байгаагч Зара бол ажиллаагүй гинтэл нэг эрэгтэй хүн түүний хүзөөний хойноос нь бариад гудамжны гэрэлнээс холдуулах гэж харанхуй гудамжны хэсгэлөө түлхэж унгаагаад чирээд орсон. Хүн шууд тэднийг харахааргүй харанхуй хэсэгт аваачаад хэрэгтэй бол Зараг шууд нүүр нүдгөө цохиж зодож бас хамаг хувцсын тайлж бэлгийн хүчрхийлэл үйлдэж хоолойг нь хүчтэй боож эхэлсэн ба Зара аль болох түндэ тэмцэлдэж хоолтгийг хичээсэн ч яагаад ч хүчин өрөөгүй тэгээ удалгүй ухаалтдаг. Хүчрхийлж дуусаад хэрэгтэн бол эртээ юу ч болоогүй юм шиг түүний гудамжинд зүгээр хаяад явсан ба явхдаа түүний хувцас төрөв жид зүйлсийг авч яваад зүгээр л замдаа алхаж явхдаа өмд түлхүүрнүүдийн гудамжинд газар хаяад төрөвч тэркэ хоёрын модлоо шидэж тохоод утсын зүгээр нэг айлын уртлын зам руу шидээд яваад өгдөг. Ингэж эргэтэйг яваад удаагүй байтал гудамжинд алхаж явсан нэг хосууд Зараг олж хараад утсан чинь газар бол битүү цус болчихсон хамаг хувцсыг нэг уурж тастаа тайцсан ухаан алдсан ч гэсэндээ их хүчтэй амьсгаахгүй ч хичээж ингээд амьсгалж чадахгүй ингээд маш тэмцэлдэж байгаа эмэгтэйг хараад бол шууд 2 цаг 39 минутанд цагдаа руу залгаж түргнийхэн бол 5 минутын дотор бол хурж ирсэн. Зараг эмнэлэгт аваадсан. Эмч түүнийг бол үзээд толгойдоо хүчтэй гэмтэл автлаа зохиулсан. Хууханд нь гүн шарах гарсан. Уруул нүд хамар ирүү хөхөрсөн. Хамар нь хухарсан. Тархин хүчтэй гэмтсэн. Бэлэг эрхтний гэмтэл зэрэг одоо 46 тусдаа гэмтэл авсан байгааг нь олж тогтоосон. Тэгээ харамсалтай нь маш их цус алдснаасаа болоод түүнийг аврах хитрхи оройтсан байсан болохоор эмнэлэг түрүүлдээд хэдэн цагийн дараа буюу 26-ныхаа өглөөний 9 өнгөрч байхад нас бардаг. Ингээд энэ одоо аимшигт мэдээг болоо түүний гэрийнхэн дуулахаар цагдаа нар хөдөлсөн ба эмээгийнх нь хаалгыг тогшоод охиныг нь ямар ч ясандаа таниулаад тэгээд Зарад ямар зүйл болсон гэдгийг хэлэхэд бол мэдээж одоо ямар хүнд тусна ойлгомжтой бүр гэрийнхаа маш их одоо хайраар өсгсөн ийм сайхан охиноо ийм амар галзуу алуурчинд бол ингэж харамсалтайгаар алдсандаа бол тэр гашуудаж бүр хийлэгч үг болтоогүй. Гэрийнх нь бүр ингээд тэр өвдөлтөө хэлэхдээ манай гэрэл рүү хулгай ихээр орж ирээд бидний бүр ингээд зүрхийг ингээд суглаад хулгайраад авцсандаа яг адилхан тийм хэцүү байна гэж өөртөө хэлсэн. За цагдаа нарын ямар тач хэргийн газрыг бол шуурхаа битүүнжлэн авч хэрэгтнийг олж болох нотлохоонуудыг шалгаж эхэлсэн. Хэрэг болсон гудамж бүр өчнөө бизнесүүд ажиллаад байдаг. Тэг гудамжны гэрлэхтэй машин хөдөлгөөхтэй тийм загвуу гудамж байгаа штэ. Тэгэхэд одоо зүгээр нэг гудамжинд бараг ил шахуу ийм амир зүйл босон ард иргэд ч итгээгүй. Мөрдөгчүүд бол тухайн хэсгийн айлууд болон албан газруудын хаалгыг тогшиж хүмүүсээс ямар нэг зүйл харсан эсвэл сонссон хэсгийг асууж явсан ч тийм дөрвтэй хэрэг тустай болохоор зүйл бол олж чадаагүй. Тэгээд угаасаа хэргийн газраас Зарагийнхаас гадна хэрэгтний байж болох хурууныхээ болон цусны толбыг олсон. Ингээд мэдээж энэ болоо ДНК-га шууд цагдаагийн хэрэгтнүүдийн ДНК-гийн системнээс таарах хүний хайсан чинь шууд нэг хүн одоо бүрэн таарч байгаа гэд нэр нь гарч ирсэн. Тэр нь Jordan Maxwell гэдэг 29 настай, бүр 15 настай байхаасаа эхлээл маш олон удаа дараа жижиг одоо янз янзын тэрэг хийгээд шоронд орж гарan байсан цагдаагийн түүхтэй нэгэн эрэгтэй 17 жилийн хугацаанд бүхэл бүтэн 69 янз янзын хэрэг хийсэн гэж сэжиглэгдэж тэрнээсээ 29 удаад нь яг хэрэгт буруутай тогтоогдож байсан. Хийсэн эргүүд нь орон байрны хулгай, машины хулгай, цагдаагийн ажилтнууд руу дайрч гэмтээсэн, арьс өнгөөр ялгуурлан гадуурсан хүчирхийлэл, 17 настайдаа нэг охиныг нүдийг нь хүртэл цохиж байрагдаж байсан. Мөн үерхэж байсан эмэгтэйг хэдэн жил олон удаа дараалан зодож хүчирхийлж байсансаа болоод 2021 онд бүр шүүгээс экс найз охинтойгоо 3 жил ойртож болохгүй гэсэн тэм шүүгийн тушаал авчихсан. Зараг хөнөөхөөсөө өмнөхөн дээрэм тонвол өөр нэгэн эмэгтэйд халтсан хэрэгээр хоригдоод суллагдаад 9 өдрийн дараа хөрхий Зара эмэгтэй түүний хохирч болсон юм бэлээ. За түүний хувьд бол нөө хоригдлууд хугацаанаас өмнө суллагдаж тэнсэнгээр гараад хэд хэдэн дүрмийг одоо сахих ёстой байдаг. Яагаад ингэж тэнсэнгээр гаргадаг вэ гэхээр шоронд олон жил байсан хүмүүсийг эргээд нийгэмд гараад одоо хурдан амьдралтаа тасгахтан зориулаад тэнсэнгээр хугацаанаас өмнө хүмүүсийг сулдаг. Сулгацсан тэдгээр хүмүүс бол хэд хэдэн дүрмийг сахих ёстой. Ер нь яг тодорхой хаана байрлах тэр байрлалаа хаяга цагдаа нарт өгөх. Тогтсон өдөр цагт бол парол тэр офицертэй бол байнгын уулзах ёстой. Дээрээс нь хүн сэргээгтүүд явах ёстой гэд хэд хэдэн дүрмийг сахих ёстой байдаг. Хамгийн харамсалтай нь яг одоо хэрэг гарахаас 2 өдрийн өмнө хэд хэдэн тэнсэнгийнхаа дүрмийг зөрчснөөс болоод Jordan айл хэдийн эргэж баригдаад шоронд суух одоо тийм тушаал гарчсан байсан мэлээ. Гэхдээ тэр тушаал нь цагдаагийн даргад хүрэгцэн ч гэсэндээ 2 өдөр ширээн дээр нь гарын үсэг зурагдахгүй байсаар байгаад 2 өдрийг бол алдсан. Тэгээд яг 6 сарын 24-нд нь бол албан ёсоор яг түүнийг баривчлах тушаалал гарчсан. Дүрмийг зөрчсөнийг мэдээд цагдаагийн ажилтан бол түүнийг баривчлахаар одоо байж болох ганц өгсөн
хаягн дээр нь Жордныг очиод хайхад бол байгаагүй. Тэгээд дээрэс нь цагдаагийн газраас одоо маш их том алдаа гаргасан. Сүртэй түүнийг яг хаа байгаагийн тогтоох гэж хайгаагүй ажлаа дутууд улмах хийсээс болоод ингэж харамсалтайгаар нэг юм ихтэй аимшиг тэргийн охрогч ингээ болчихсон. Жордны хувьд угаасаа шоронгоор орж гардаг болохоор өөрийн гэсэн гэр байхгүй болохоор гудамжаар хэсүүчилж амьдардаг. Тиймээс Зара эмэгтэй хэрэгтэн байх гэж түүнийг одоо ингээд мэдээд хайж эхэлсэн ч амархан олдоогүй. За нэг давуу тал нь бол байсан. Тэр нь Лондонд бол хаа сайгүй гудамжаар хяналтын камер бол бүр ингээд бараг гудамж олны булан болгонд байдэмээ л та. Тийм болохоор Зарагийн нөгөө яг хэрэг гарсан шүүн орсон сүл найзтайгаа сууж исэн тэр баарнаас нь эхлээд гэрлүүгээ алхах хүртэлх тэр гудамжны олон камеруудыг одоо маш олон цагаар бүртгэгчид шалгаж эхэлсэн. За хяналтын камер дээр бол бүр маш олон зүйл бичигдсэн байсан. Тэр нь 6 сарын 25-нд Жордны бичигдсэн одоо камерын бичлэгүүдийг шалгаж явж агаад тэр өдөр бүр маш олон цаг тэрээр гудамжаар зүгээр хэсүүчилж ганцаараа явж байгаа түүний хохирогч болохоор боломжтой нөхцөл байдал байгаа эмэгтэйчүүдийг ажиглаж хайж авсан болохыг нь олж мэдсэн. Бүр оройн 8 цагт яг Зара эмэгтэй найзтайгаа эхлээд орж оройн ол идсэн тэр пабд нь бас яг тэр Жордан одоо хэрэгтэн эрэхтэй байсан юм билээ. Гэхдээ тэнд байхдаа бол Жордан Зараг олж хараагүй анзаараагүй. Харин тэр пабын гадаа өөр нэг эмэгтэйг бүр ингээ хоргоогоод өгзөнд нь хүрэх гэж оролдож нэмээд бүр өмсхийг завдахт нь тэр эмэгтэй Жорданыг түлхээд эргээд паб руу орсон чинь нөгөөдөг чи араас нь дагаад орсон. Тэрнээсээ хойш л паб нэлээд уусан нэмээд эмэгтэй ажилтныг хоргоож үдсэнгээд оройн 11 цагт тэр пабаас бол хөөдөж гарсан ба. Тэндээс согтуу юм найхсан юм замаар гарч бараг автобусанд дайруулах нь холгүй бүр найгаад алхаж явж байгаа нь хяналтын камеруудад бичигдчихсэн. Хараас ингээ бүр ямар ч хамаагүй эмэгтэй олдгол юм бол дээрлэж мэлэхэд ингээ оролдох гээд яваад байгаа байхгүй юу. Тэний ганцаараа явж исэн эмэгтэйг олж хараад араас нь дааж эхлээд нөгөө эмэгтэй нь одоо өөрийг нь ажиглаад нөгөө хурдан алхаад эхэлсэн чи бүр ингээ араас нь гүүгээд исэн болохоор нөгөө эмэгтэй нь айгаад нэг хүнсний дэлгүүр рүү орсон. Үүнийг нь хараад Жордан бол дагаж оронгуудаа дотор хайгаад олдохгүйсэн болохоор тэр дэлгүүрийнх нь гадаа нь хүлээж зугаар шийдсэн. Удаачгүй угаасаа яг нөө гарах ганц хаалга байсан болохоор тухайн эмэгтэй бол гарч ирэхээс өөр аргагүй байсан. Гадаа гараад ирсэн чинь гадаа нь хүлээгээ сууж байгааг харангуйтаа нөгөө эмэгтэй бол хамаг хурдаараа гүүгээд түүнээс зүгтсаар хашгүй бүр ингээд хол зүгтэж чадсан. За ингээд тэр эмэгтэйг араас нь гүүгээд нэмэргөө ингээд алдчихсан болохоор нэг дахианы хоолны газар руу орж хоол захиалаад бас л тэнд хоол идээ сууж исэн ганцаараа нэг эмэгтэйг ажиллаж эхэлсэн. Тэгэхдээ эмэгтэйлүү бүр ингээд харж бүр нүдрүүн тасралтгүй ширтэнгээ заваа ингээд өмдөндөө гараа оруулж агаад доотхоо оролдож эхлээд ахын нөгөө эмэгтэй нь харангуйтаа бүр ингээд шижгэн хүрээд шууд тэр хоолны газараас л гараад явсан чинь Жордан шууд араас нь дагаад гараад ирсэн. Ингээд гараад ирсэн чинь нөгөө эмэгтэй мэдээж нөө цогтаад хурдан алхаал яваад өгсөн чинь Жордан дахиад анхаарал нь өөр нэг эмэгтэй рүү сарнсан нь гадаа яг нэг эмэгтэй ганцаараа зогсож байхыг хараад тэр эмэгтэй лөө очиод шууд твэрж аваад гараа мөрөн дээр нь тавингуудаа бүр нөгөө гараараа амар зам эмэгтэй нөгөө гуйны одоо бэлэг эртнийхэн зүг рүү хүртэл бүр ингээ хүрэх гэж оролцсон. Мэдээж нөгөө эмэгтэй найгаад түүнээс ол цугтаад явсан ба Жордан өөрчлөлүүлээд гудамжаар хэсэж эмэгтэйчүүдийг хайсаар шөнийн 2 цаг бас нэгэн өөр эмэгтэйг хараад араас нь дагаж эхэлж байгаа нь бичигдсэн ба. Тэгээ тэр эмэгтэйг бол улаан цай нэг залуу дагаад байгааг бол 2 эрэгтэй арай жоохон зайнаас ажиллаж байгаа нь бол харагцсан ч гэсэндээ тэр 2 эрэгтэй бол туслахыг ерөөсөө оролдоогүй. Тэгээ тухайн эмэгтэй өөрийг нь ард одоо нэг согтуу эрэхтэй дагаад алхаад найгаал одоо хан ман мөргөөж яваад байгааг харангуйтай гинэт зогсоод хажуугаараа ингээ гарах гэж ингээ зай тавиад өгсөн чинь Жордан бандсандаа ч тэрөө хажуугаар нь ямартай ч зөрөөд алхсан. Тэгээ хэсэг алхаж ангуутай худлаа ингээ гэрлүүгөө орж байгаа юм шиг нэг байшингийн хашааны хэсэг рүү орж ханны цаан нуугдаад нөгөө эмэгтэй яг нөгөө хажуугаар нь алхахыг нь хүлээж агаад одоо гинт гараад барьж аавна гэж бодож төлөвлөө зогсож байсан. Тэгсэн азар тэр эмэгтэй нөө гэр нь хажууд нь яг байсан болохоор Жордны хажуугаар өнгөрөх шаардлагагүй гэрлүүгээ наан нь орчихсон. Ийм болохоор ингээ гэртээ аюулгүй харж чадсан. Бүр орой жонгоол одоо өөрийгөө хохирогч болох эмэгтэйгээ хайж авсаар удалгүй харамсалтай нь одоо Зара эмэгтэй яг гэрлүүгээ алхаж таарад Жордны нүдэнд харагдаж Зара эмэгтэйг бол зодож нүдэж хүчрхийлж хөнөөсөн. Түүний хөнөөчөөд хаашаа бас нэгэн цагдаа нар авшруулан хайхад бол нэг найзынхаа амьдардаг чиргүүлд нь ноцсон. Тэр чиргүүл нь зүгээр нэг хөнгөө газар биш явуулын хөгжөөнд парк байрладаг байсан газар ингээ парклцсан байсан болохоор хаасаагүй бол хяналтын камер бол тэр чиргүүл рүү чиглэсэн байралтай.
За нэмээ шалгасан чинь маргааш нь болоод өдрийн 3 цаг Жордан чиргүүлнээсээ гарч ирэхэд эргэн тойронд мэдээж парк дээр тоглохоор ирсэн баахан хүүхдүүдэд агуулсан гэр бүлүүд явж исэн ба Жордны хувьд тэндээс нэг цөмгтэйгээ гараад явсан байсан нь тэр цөмгөн дотроо хэрэг ихтэй өмсөж байсан хамаг цустай хувцас ингээ хийж гисэн. Тэгснээ өөр нэгэн чиргүүлийн доор нуучдаг. Энэ бүх камерын бичлэгийг бол шүүж байгаа Жордны одоо яг хаа байгааг олж мэдсэн болохоор цагдаа нь бол шууд тэр чиргүүл рүү очиж унтаж байхад нь бол баривчилсан. Цагдаагийн хэлц дээр аваачаад байцаж эхэлсэн чинь бүр хээ нэг юу ч болоогүй юм шиг тасралтгүй ившээгээл тэгснээ бүр цагдаа амар уйдгартай юм бэ гэж хүртэл хэлсэн. За түүний хувьд одоо хэрэгээ хүлээхгүй байсан ч угаасаа түүний хэрэгтэн гэдгийг батлах хангалттай нотлох баримтууд бол байсан. Хяналтын камерт одоо бүр бүхэл бүтэн хийсэн бараг бүх хэрэг ингээ бичигдчихсэн дүрснүүд, хэргийн газраас олдсон түүний хурууныхээ болон цус, хэрэг хийж байхдаа өмссөн байсан цустай хувцас, хийсэн цүнхийг нь нуусан газраас нь олсон гэд хэрэг гарсны дараа бол олон нийтээс хохирогчийн ямарваа нэгэн байдлаар буруутгах хандлага бол гарч эхэлсэн. Тэр нь хар шөнөөр эмгтэй хүн байж яах гэж юу ганцаараа алхахтын аюултай гэдгийг мэдсээр ээжиж өөртөө хохирогч болохын үнцээ тавьсан байна гэд бүр ингэж хүмүүс ярьж эхэлсэн. Тэгэд үүн дээр нь Зара эмгтийн гэр бүлийнх нь хүчтэй тайлбарыг ол нийт төгссөн байдаг. Тэр нь манай Зара бол маш хүчрхэг бие даасан сэтгэлгээтэй эмгтэй. Тэр хаашаач явсан алхах туртай, тиймдээ өсөй дагуталтай гарлаач гэсэндээ үргэлж бүүзээ давхар авч яваал хүссэн газар руугаа өөрөө алхаад явцдаг. Энэ нийгэмд эмгтэй хүн ганцаараа өдрөөрч бай, шөнөөрч бай алхах эрх байх ч ёстой гэж хэлцгээсэн. Мөн Зарагийн хувьд одоо өмнө нь хуулиар сурдаг ажилтдаг байсан болохоор өмнө нь найзуудтайгаа ямарваа нэгэн хохирогч болсон хэргийн талаар сонсож ярилцахдаа хохирогчдыг өөрсдийг нь буруутгаад идэх хүмүүс бол маш дургүй байдаг. Бүхий л авч болох одоо сэрэмжлүүдээ авсан ч гэсэндээ ямарваа нэгэн байдлаар тэднийг буруутгах тийм шалтгаан гаргаж ирээд идэгэд одоо маш харамсалтай байдаг гэж одоо өөрөө дурдж ярьж исэн удаатай. Зараг нас барснаас 7 хоногийн дараа бол түүний алуулсан гудамжаар нь бүр хэдэн зуун ард иргэд бүр битүү ингээ хүмүүс цуглаад гашуудл болон хүндэтгэл түүнд үзүүлж олон хүмүүс түүний зурагтай самбар байрж түүнд зориулсан үгийг бичээд цэцэг бариад хүчирхээлийн эсрэг одоо дуу хоолойгоо өргөцгөөж самбаруудыг тийм одоо үгнүүд байрсан. Тэг гэрийн гадаа хүртэл яваад үүдэнд нь цэцэг хүндэтгэлийн зүйлсээ үлдээсэн байдаг. За хэрэг болсон ондоо бол 12 сард нь шуугуурал эхэлсэн. Тэгэхэд Жордан бол Зара эмэгтэй хүчирхэлсэн. Дээрээс нь алсан гэдэг хэрэгтэй бол шууд буруугаа хүлээсэн. Шүүхурал болох үед шүүхийн танхимд болон шүүхийн гадаа олон зуун эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцэгчид, цагаачтын нийгэмлэгээд олон хүмүүс бол алуучнаас шударгаас хөсөөж хөөрхийн эмэгтэй хэрэг дээр бол хэрхэн шийдвэр гаргахыг бол хүлээж зогссон. За шүүх хурал дээр бол мэдээж Зарагийн одоо бүх гэрийнхэн бол оролцсон. Гэхдээ нэг хүн оролцоогүй түүний ээж мэдээж одоо охиноо алдаад маш сэтгэлээр унсан. Тэг дахин хөндөн нь одоо аимшигт зүйл болсон. Деталуудыг нь сонсхийг ч хүсээгүй. Охиноо алдсандаа бүр маш ихээр гуниглаад оролцохыг хүсээгүй юм билээ. Тэгээд нэмээд шүүх хуралд оролцоогүй нэг хүн нь хингэж хэрэгтэн Жордан. Яагаад гэсэн чинь нөгөө UK-ийн ер нь хуулинд хэрвээ хэрэгтэн өөрөө хэрэгээ хүлээж буруутайгаа хүлээсэн бол шүүх хуралд заавал оролцох шаардлага байхгүй байт юм л да өөрөө оролцохгүй гэх юм бол шаардлага байхгүй. Тэгээ Жордан бол шоронгийнхаа өрөөнд зүгээр шүүх хурал болж байгаад ингээд байжсэн. Яагаад ирээгүй шалтгаан нь болохоор тэр оройн хяналтын камеруудын бичлэгийг үзэж дахин тэр үеийг дурсаж санахыг хүсээгүй дээ гэж хэлсэн мэлээ. Шүүх хурал дээр түүний өмгөөлөгч нь хэлэхдээ Жордны бага нас гэр бүлийн байдал бол маш хүнд өссөн. Гэр бүлийн хүчирхээлэл ихтэй гэр бүл байсан. Бага багт нь аав нээжийн нойлын байнд одоо живүүлэх гэж оролдож байгааг харж байсан. Тэг үүнээс гадна маш их тийм одоо ээж аавх нь хооронд хүчирхээллээ багасаа харж өссөн. Энэ олон хүчирхээлэл одоо энгийн зүйл мэтэл аавынхаа гаргадаг байсан тэр ааш авир бол энгийн байдаг ёстой зүйл гэд ойлгочихсон. Үүнээсээ болоод өсвөр наснаас эхлээл жижиг сажиг гимт хэрэг хийсээр улам тэрэнд орцоор одоо үдийг хүрсэн гэж хэлсэн. Тэгээ ер нь бол бага насны тэр хүчирхээлтэй амьдрал тэр трама нь одоо өөрт нь хүрснээс болоод ийм гимт хэрэг хийчлээ гэж хэлсэн чинь шүүгчийн хувьд бол за үүнтэй нь бол санаа нийлсэн. Яа тэгэхээр бага насны гэр бүлийн байдал бол мэдээж хүүхдийн сэтгэл зүйд бол ямарваа нэгэн байдлаар бол нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ ингэж одоо маш хүчирхээллийг амсаж харж өссөн маш олон хүмүүс одоо багадаа ийм хэцүү амьдрал үзсэн амар зүйлүүдийг харсан хүмүүс байдаг ч гэсэндээ тэр хүн болго ингэж хүн амьтан ингэж таршлаан зовоож хүнөөдгүй. Тэгэхээр энэ бол чиний гаргасан үйлдэл, чиний л сонгосон сонголт гэд хамааралгүй гэж үзэж байна гэдгээ шүүгч бол хэлсэн. Жордны талаас бол үүнийгээ хэлэнгүүтээ хэрэгээ хүлээсэн хэмжээ арай бага ял авах хүсэл тавьсан ч гэсэндээ тэр нь зөвшөөрөгдөлгүй. Шүүгч түүнд насаараа шоронд хоригдох
доотлол нь 48 жил суугаад давж заалдах хэрэгтэй ялыг оноодог. За Зарагийн алгаас хойш нэлээд олон удаа түүний эрхийн төлөө олон цуглаан чагсаал бол болсон юм билээ. Тэгээ тэр дунд нь миний хэдэн 7 хоногийн өмнө ярьжсэн Биба Хенри болон Никол гэдэг нөгөө хоёр эгчдүүс 2020 онд алуусан хэрэг Лондонд гарсан шүү дээ. Тэр хоёрын хувьд бол пандемик гарч байгаа үед бүр ингээ паркт орой нэгнийхээ төрсөн өдөр тэмдэглчээд зүгээр ингээл хоёулахна юм яриад ингээ хөвжөлтөд байж хахад зүгээр тэднийг харсан. Нэг эрэгтэй бол хүнөөсөн шүү дээ. Тэгээд бид ингээд эмхтэн хүн оройгоор парк дээрч байсан, ганцаараа жисэн ингээ хоёулааж байсандээ ингээд хэргийн хохирогчд болоод байгаа гэдэг тал дээр бол олон нийт бол маш их эндүүцсэн байдаг. Бидний энэ амьдралтай эмэгтэй хүн ингээд оройгоорч ингэж явах эрх байхгүй ийм амар аюултай нийгэмд бид нар амьдраад байна гэд. Биба, Никол хоёр болоо Зара эмэгтэйн зургийг ол самар дээрээ хевлээ. Эмэгтэйчүүд шөнө оройгоор хөвгчлөлтөн гадаа сууж эсвэл 50 гэрлүүгээ алхах эрх бидэнд хэрэгтэй, шудрагаас хэрэгтэй гэж олон хүмүүс бол самруудыг бариад алхсан. Ер нь Зарагийн хэрэг бол маш их хүнийг хамарсан. Өөрөө ч гэсэндээ амьд зэрвэн багтаа олон хүмүүс тусалдаг байснаас ч болоод тэр гэмээр хүмүүс бол түүнийг байнга дурсан. Гудамжаар нэг часаа шүүхийн гадаа, цагдаагийн газрын гадаач зөндөө хүмүүс шудраг усыг нэхэж зогссон юм билээ. Масыг хамарсан бол хэрэг болсон. Зара алуулж байгаа нь бол тэр гудамжинд байсан CCTV камерт бол бүгд бичигдсэн хэдий ч шүн байсан ч битүү гэрэлтэй камертаа гудамж байхад Жордны хувьд түүнийг огтхонч тоогоогүй зүгээр л харсан эмэгтэй үнийг бол хүчрхийлж гэмтэйг хүссэн гэхээр иймэрхүү хэрэг Лондонд бол олон гарч байсан. Тэрийг бол маш их хүмүүс үүн дээр бухимдчихсэн баг. За хүмүүсийн ер нь үзэж байснаар Зара эмэгтэй хүнөөгдөхгүй байх олон боломжууд байсан гэж бухимддаг. Яа тэгэхээр бүхэл бүтэн гэрэлтэй олон айлууд албан газрууд байдаг гудамжинд бараг ил шахуу зүгээр замын хажууд ийм амар халдлага болж байхад мэдээж Зара эмэгтэй тусламж гуйж орилоод магадгүй яг амын дараад орилуулаагүй гэхэд тодорхой хэмжээгээр тэр чин чимээ гарсан нь ойлгомжтой. Тийм байхад хинч гарч ирээ Жордны хөөж эмэгтэйд туслаагүй. Бас тэр оройжин Жордан тэр олон удаа эмэгтэйчүүдийг дагаж мөрдөж бүр бидэнд хүртэл хурж тэрийг ингээд зөндөө олон хүмүүс харсан ч гэсэндээ хинч түүний цагдаа дуудаж энэ эмэгтэй хүмүүс ингээд байгаа нэг сонин хүн байна. Ирээд хараач гэгээд тэрээ дуудсан бол мэдээж нөгөө баривчлаа тушаал гарчихсан байсан болохоор Жордны хувьд шууд шорон руу явах байсан гэж тэгээгүй. Зараг олж харсан тэр хоёр хосууд бас хэдхэн минутын өмнө тэрүүгээр алхаж исэн бол магадгүй түүний дайралтанд хүртэж байгааг нь хараад үхлийн шарх авахаас өмнө түүнд тусалж болохоор ч гэсэн билүү гэд бүр ингээд ботхоор маш харамсалтай өсгөөд бол зөндөө байна гэж бол хүмүүс дурсдаг. Мөн үүнээс бол хамгийн том шалтгаан нь тэнцэнгийн дүрмээ зөрчөөд хоёр онцон байхад цагдаа нар ганцхан удаа түүнийг хайж ганцхан газар очсон илүү нэг ч түүнийг олох гэж оролдоогүй нь бас л энэ хэрэг гарах боломжийг бол бүрдүүлсэн хамгийн том шалтгаан гэж хүмүүс үздэг. За Зара эмэгтэйг бол хөнөөхөөсөө 9 хоногийн өмнө Жордны шоронгоос тэнцэнгээр гарч ирэхдээ бүр засарсан шинж бол юусоо байгаагүй. Шорондоо байхдаа нууц зэвсэгтэй явсан л гин шоронгийн харгалт цагч руу дайрсан бусад хоригдлуудтай хэрэлдэж зодтолцсон гэд бие махбодын байтугай сэтгэлзэн ямар ч тийм дээрцэн шинж тэмдэг түүнд гараагүй байхад түүний тэнцэнгээр эрт суллаад бас 15 тагаас л ер нь бүр өчнөө хэрэг хийж X-нэ цохноо хүртэл зодож нүддэг алан талан гэдэг байсан ийм хүнийг суллахдаа medium risk буюу нийгэмд дунд зэргийн эрсдэлтэй аюултай гэж үзээд сулсан байна. Тэгээ бас Зара эмэгтэй хувьд хамгийн амар өрөвдөлтөө нь бүр тэр олон жил мөрөөдлийнхаа хуульчаар ажиллахыг ингээд хүсэж тэмцээр байгаад хүссэн ажилдаа ороод бүр 5-7 хоногийн дараа ийм амар араатын гарт амиа алдчихсан бүр ингээд бүх амьдрал нь ингээд байхгүй. За ингэж хууль болон цагдаагийн талаас гаргасан алдаанаас болоод энэ эмэгтэй ингэж хөнөөгцөнд тэгээ цагдаагийн газрынхан бол өөрсдөө хүртэл хэрэгтнүүдийн тэнцэнгээр суллаж чөлөөтэй явуулах болон дүрмээр системийн алдаа байгаадаа хуульд бол ингэ цоорхой байна хүлээн зөвшөөрч үүн дээр иргэдэд аюулгүй байдлын тал дээр сайжруулах хэрэгтэй гэдэгтээ бас санаа болыг нэгдсэн юм билээ. Ноцтой хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг бол тэнцэнгээр сулчаад яг хаа байгааг нь илүү амар тогтоож болох систем бидэнд бол хэрэгтэй юм байна. Яа тэгэхээр тэр хүмүүс ингээ гараа явсныхаа дараа хаа байгаа нь олдохгүй болгосоор адил олон өдөр цаг ингээ алддаг. Тэр хооронд дахиад ирээдүйд ямар ч гинт хэрэг гарах юм билээ гэдэг дээр сэргийлхийн тулд үүнд зориулсан ажил хийх хэрэгтэй. Тиймээс төсөв батлах хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан юм байна.
Тэгсэн чинь 2021 онд одоо цагдаагийн газраас өгсөн хариулт нь штэ. Одоо энд бол хангалттай байдгүй жоохон ч гэсэн туслах үз хэмжээний төсөв бол бидэнд байхгүй байна. Тиймээс одоо энд ямар ч өөрчлөлт оруулах боломж байхгүй байна гэсэн хариуг бол иргэдэд өгсөн юм билээ. Энэ бол мэдээж хүмүүсийн бол уурыг бол маш ихээр хүргэсэн. Хуулинд нь тэнцэнгийн тэр хууль одоо цагдаагийн байгууллагад одоо ямар нэгэн өөрчлөлт гарсан үгүйг бол яг сайн мэдэхгүй байна. Ямар ч тач нэг ийм маш харамсалтай хэрэг гарсан байна. За тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан бүх мэдээлэлүүд бол энэ байна. Тэгээд дараа 7 хоногийн гэрлэгийн дугаартай хэдүүлээ эргээд уулзцгаая. Түр баяртай сонсогчдоо. 저 떠져선 저